За нэгдүгээр группийн нэмэлтийг авч орж ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. За хайртай Rider Waite миний хамгийн удаан хэрэглэж байгаа хуучны хөзрөөсөө мэдээлэл авъя. За энэ удаадаа болохоор зэрэг хэдүүлээ эхлээд за таны 11-р сард болгоомжлж зайлсхийх зүйлс юу вэ гэдгийг харъя. За болгоомжлж зайлсхийх зүйлс за нэгдүгээр болохоор зэрэг за хууль дүрм журамтай холбоотой юмд оролцолтоос зайлсхийгээрэй гэж байна. Татвар матвартай холбоотой ч юм уу те шүүх хурал муралтай холбоотой тиймэрхүү юмнуудаас жоохон зайлсхийгээрэй. Ер нь 11-р сард те янз бүрийн төц зам ашиглаж байгаа нь ингээд те хэл хахуул өгөх ч юм уу хэл хахуул авах ч юм уу те нэг тиймэрхүү юм бол айгүй хийгээд хэрэггүй. Ер нь хуулиас гадуур хууль бус юм ерөөсөө хийж болохгүй сарын угаасаа хизээч болдоггүй л те. Гэхдээ яг 11-р сард бол тэр дор нь нэг хариу нэрх гээд байгаа байж магадгүй байгаа харагдаж байна те. Тэр дороо баригдах гээд байгаа байж магадгүй байгаа харагдаж байна. За дээрэс нь болохоор зэрэг хүнд мөнгө зээлэх болон хүнээс мөнгө зээлэхээс зайлсхийгээрэй чадвал ялангуяа хүнд мөнгө зээлэхгүй байвал зүгээр байна. Яагаад гэвэл буцааж олж авахгүй ч нэлийн асуудал үүсгэж байгаа байж магадгүй байгаа харагдаж байна. За хамгийн сүүлд нь үштэй те манайхаа маш сонирхолтой мессеж гарч ирсэн. Шашин болон янз бүрийн хүмүүсээс жоохон зайлсхийгээд өгөөрэй гэж байна те. Янз бүрийн гүрүү багш нараас жоохон ялангуяа нэг юм spiritual те сүнслэг багш нараас зайлсхийгээрэй. За тэг хүнд үзүүлэхгүй байвал зүгээрэй гэж байна. Яг хүнд үзүүлээ байж хат нэг жилээ насан тий. Гэхдээ тэр нь юу гэхэлэр зэрэг тий 11-р сард ер нь бол ингээд хамаагүй тий авра мавранд ч юм уу үзүүлээд нэг тариа уншлаг хүнээс ингээд мөнгө төлж авах гэдэг шаардлага байхгүй гэж гарч ирж байна. Яагаад вэ гэхэлэр зэрэг тэнцэнээс нэг нөгөө яг санаанд хүрсэн хариултаа авахгүй байх магадлал илүү өндөр байгаа гэж гарч ирж шүү. За тийм тэгэхээр яг нөгөө нэг хүн ингээд нөгөө мөнгө төлөөд нэг юу яадаг штэ мэрэг зэргийн үйлчилгээ ч юм уу авч мавдсан штэ тэгээд хэрэггүй гэж харагдаж байна. Бөө удаа нэрээс очиод хэрэггүй гэсэн мэдээлэл бол энэ ч гарч ирж байна. За эсвэргээрээ 11-р сард орж ирж байгаа ивэлүүд буюу ээлтэй зүйлс хийхэд ээлтэй зүйлс юу вэ гэдгийг харцгаая. За энд 2 гараад ирсэн. Нилээ гараад ирчих. За нэг л хүзэр амаа шүү сахиутуудаа ингэж олноор нь гарахгүй бол зүгээр. За хийхэд ээлтэй зүйлс Emperor 8-ын сэлэм. За тэгээд 7-гийн аяга. За хийхэд ээлтэй зүйлс болохоор зэрэг ерөөсөө л их юм бодохгүйгээр олон юм бодохгүйгээр олон юм бодож өөрийгөө төөрөгдүүлэхгүйгээр яг өөрийнхөөрөө юмаа хийхэд болно. 11-р сард нэг хүмүүсийн зөвлөгөөг сонсоод байгаа шаардлага байхгүй. Ээж юу хөл, аав юу хөл, те нөхөр юу хөл, эхнэр юу хөл, эгч юу хөл, ах юу хөл, дүү юу хөл гэдэг. Хүмүүсийг сонсоод авах хэрэггүй, хүмүүсээс зөвлөгөө авах гэж чичрээд авах хэрэггүй гэж гарч ирж байна. Яг та өөрийнхөө эзэн болоод өөрийнхөөрөө юмаа хийгээрэй гэж сануулж байна сахиусууд нь. Тэ бид нар ер нь тэгдэг штэ те энэ ингэчлээ чи юу гэж бодож байна? Салах уу байх уу? Энэ хувцсыг өмсөх үү байх уу? Зээл авах уу байх уу? Ажилласаа гарах уу байх уу гэж хүнээс л асуугаад байдаг те. Тэгэхгүй яг өөрийгөө сонсоод өөртөө шин зам гаргаад ингээд өөрийнхөө эзэн хаан болоод өөрийнхөө амьдралын эзэн болоод явсан дээрээ. Тэгэхгүй бол хүмүүс танд бол таны улам толгойгч эргүүлнэ гэж гарч ирж байна. Зөвхөн өөрийгөө сонсоо гэсэн үг. За огт яригдаагүй цоошин сюрприз юу вэ? 11-р сард 1-р группийн нэмэлтийг авсан хүмүүст орж ирж байгаа цоошин сюрприз юу вэ гэдгийг биднэрт хэлж өгнө баярлалаа. Тэгвэл за шууд ихний үзэр гарч ирсэн. Вау, манайхаа гинтийн орлого орж ирэх магадлал маш өндөр харагдаж шүү. За бүр 10-ын зоос гарч ирж байна гэж гайхалтай. Тэгээ зоосын хаантай гарч ирж байгаа. Тэгээ сан гарч ирж байгаа. Бүр нэлээд орлого өндөртэй байхны 11-р сард заримын хувьд бүр ингээд суглаа муглаанд хожиж байгаа юм шиг амар тийм гинтийн байдлаар их хэмжээний мөнгө олвол орж ирнэ гэж гарч ирж байна.
Тэгээд энэ нь танд бол маш их баяр хөөргийг авчрах болно. Шинэ орлогын үүд хаалга бас нэгдэж магадгүй. Ямар ч байсан мөнгөн дээр бол цоо шин гоё сюрприз бол орж ирж байгаа харагдаж байна. Маш том сюрприз байгаа харагдаж байна. За гайхалтай. Тэгээд удаан хугацаанд ямар нэгэн зүйлийн төлөө ажиллаж исэн хүмүүс байгаа бол бас яг нэг юм Азийн тэнгэр бууж ирээд таадыг маань шагнаж магадгүй байгаа харагдаж шүү. Тийм. За одоо болохоор нөгөө синглчүүдэд маань хин сэтгэлээ илчлэх гээд байгаа вэ гэдгийг хэлж өгнө үү? Ямар хүн юм бэ гэдгийг биднэрт хэлж өгнө үү? Баярлалаа сахиусуудаа. Синглчүүдийн маань мессеж өгнө үү? Knight of Cups. Page of Cups. Page of Wands. За тэгээд 7-гийн сэлэм орж ирж байна. За энэ хүн бол нэг бол гал ордтой, нэг бол ус ордтой хүн байх нь. Ус гэхлээр зэрэг нөгөө мэлхий, хилэнц болон загас болоо авчин. Гал орд болохоор зэрэг хонь, нум, тэгээд арслан болоо авчин. Тэгээ ер нь бол 11-р сард нэгээс заримын хувьд бүр нэгээс ч олон хүн тань сэтгэлээ илчлэх магадлалтай, таныг сонирхож байгааг илэрхийлэх магадлалтай байгаа харагдаж байна тийм. За тэгээ энэ хүн болохоор зэрэг маш юм романтикаар танд орж ирнэ гэж харагдаж байна. Таныг ингээд яг альбиас өртөө ингээд нэг юм болцоонд уриал те ингээд хойлоо гадуур гоё ресторан хоол идэ гэдэг ч юм уу, танд яг ингээд болцоон дээр гоё цэцэг мэцэг авчирч өгдөг ч юм уу те, таныг яг ингээд машинаар очиж авдаг ч юм уу. Эсвэл нэг тиймэрхүү байдлаар эмэгтэйчүүдийн маань хувьд, эрэгтэйчүүдийн маань хувьд болохоор зэрэг энэ хүн яг танд бүр амар сэтгэлээ уудалж ингээд ярих. Тэгээ ер нь бол эрэгтэй хүнж бай, эмэгтэй хүнж бай ялгаагүй. Танд ер нь бол нэлээд юм сэтгэлээ удалж ярина. Би чамайг ингэж боддог. Чиний тэр чинь надад айгүйх таалагдсан тий. Тэгээ тэр нь болохоор зүгээр нэг чиний царай хөөрхөн болохоор эсвэл чи хөвгөлтэй болохоор биш, яг ингээд амар тийм тодорхой юмнуудыг танд хэлнэ. Одоо жишээлбэл чиний бичгийн хэв маяг чинь амар таалагдсан. Чиний сошиал дээр оруулдаг постны чинь тэр фильтр надад таалагдсан ч юм уу те. Тэдэн сарын тэдэнд оруулсан тэр постны чинь тэгж инээсэн байгаа. Тэнцэнэ тэгээд хацар чинь хонхооцсон байсан ч юм уу. Үс чи яг урдуур чи ингээ орцсон байсан ч юм уу. Яг тэр нь надад таалагдсан. Ингээ бүр ингээд амар тийм гүнзгий, айгуу тийм детальтай, тийм байдлаар тань сэтгэлээ бол илэрхийлнэ гэж байгаа байхгүй. Зүгээр нэг юм хөнгөн байдлаар биш те. Очиал угасаал гоё охин, чиэл угасаал гоё залуучтай гэж биш. Бүр яг ингээд те чиний одоо тэр найзтайгаа тэгж найзалдаг чинь ч юм уу те, чиний тэрэнд тэгж хэлсэн үг, тэр найзтайгаа тэгж тусалсан чинь гэдэг юм уу, нэг тийм амар тийм specific буюу нөгөө бүр амар тийм нарийн зүйлс дээр бол танд яг ингээд татагдсан гэдгийг бол илэрхийлнэ гэж гарч ирж байна. За тэгээ энэ хүн бол яг одоогоор бол бүр тийм амар мөнгөтэй, төвөрхтэй одоо тийм хүн биш, нэлээд залуу талдаа хүн. Тэгээд одоохондоо бол бас тийм амар их одоо мөнгө төгрөөх те карьер мараараа бүр зохицуулсан хүн бол биш байгаа харагдаж байна. Гэхдээ энэ хүн бол таныг ингээ хамгаалах те, таны талд зогсох чин хүсэлтэй те, айгүй тийм гал бадарсан энергитэйгээр тань руу орж ирэн. Та хоёрын хувьд бас хоорондоо таталцал бол бас өндөр байх магадлал айгүй байгаа харагдаж байна. Тэ ингээд өөрөөрхөө ингээд амар татагдах, нэг тийм татагдлаадаг да, нэг тиймэрхүү юм бас болох магадлалтай. Эсвэл нөгөө хүн чинь яг танд тэгж татагдж байгаа байж болно. Яг ингээд таныг ботхоор ингээд хацар нуулаа бутардаг ч юм уу. Тэ нэг тиймэрхүү яг бүр юм physical reaction те, яг юм биений юм реакц ингээд амар явагддаг байгаа харагдаж байна. Тэгээд энэ хүн болвол тань одоо өрсөлдөгчөдтэйгөө тулалтаас ерөөсөө засихгүй гэж гарч ирж байна тийм. Одоо магадгүй таны араас амар гүдэг олон хүмүүс иж болно шүү дээ. Тэр дундаас ингээд онцгойж гарч ирэхин тулд нэлээд бас одоо бусадтай тулалтаас те өрсөлдөхөөс бол ерөөсөө айхгүй гэж гарч ирж байна. Маш гоё фан энерги байлаа. Хөгжилтэй гоё энерги байлаа. За одоо болохоор хэдүүлээ нэг life purpose буюу те энэ хүзрээ одоо штэ амьдралын зорилго гэдэг энэ хүзрээ хэдүүлээ харцгаая. За энэ бол та хэдийн маань хувьд нэгдүгээр группийнхний маань хувьд романтик амьдралаас ч илүү чухал байгаа. Тэгээ тийм ч учраас бас хүмүүс танд амар сэтгэлээ илчлээд гэж магадгүй нөгөө бид нар ингээл хайрыг хаахаа болол те ингээл хайраар дутагдаж гацагдаад байна гэсэн энергиэс гарчгаар өөрөө ирэхгүй нөгөө хүмүүс нь ингээд амар олж ирээд байдаг. Тэгээд
Таад маань болохоор зэрэг яг энэ ажил карьер амьдралынхаа зорилготой холбоотой илүү том юм дээр анхаарлаа хандуулаад явж байгаа болохоор зэрэг би ингээ ойр ганцаараа би ингээ сингл удчлаа гэж бодохгүй өөрөөр хэлбэл нэг дутуу энергиэс гарчиж байгаа гэсэн үг байхгүй хайрын тал дээр тэгэнгүүт ингээд хайрын талынхаа зүйлс ингээд илүү үйл хөдлөлтөй болоод үйл явдалтай болоод ирж байгаа байж болно. За нэгдүгээр группийн дээр маань бол 11-р сард за энэ өмнө нь ерөөсөө мэддэгдээгүй байсан амьдралын зорилго одоо нэгдэж гарч ирнэ гэсэн. За энэ нь яг ямар хуу зорилго байх юм болоо гэдгийг эхлээд хэлж өгнө үү баярлалаа. За би reversal буюу буруу арсан зүйлүүдээ даахгүй. За 3-9 энерги маш өндөртэй байгаа харагдаж байна. Тэгэхээр энэ амьдралын зорилготой холбоотой зүйлсэн дээр чинь бол энэ 3-9 гэдэг тоонууд маш ихээр гарч ирж магадгүй те 11 сарын 3, 9 энэ гэдэг өдрүүд бас айгуу тийм чухал байж магадгүй эсвэл 13, 23, 19 гэдэг өдрнүүд бас чухал байж магадгүй байгаа харагдаж байна. За тэгээ энэ зүйл нь болохоор зэрэг одоогоор ингээд шууд тэг хэлж болохгүй. Гэхдээ ямар ч үйл байсан гэсэн энэ зүйлийг та хийснээрээ энэчнээсээ маш их сэтгэлийн юм ханамжийг болвол мэдэрч чадна. За тэгээ энэ нь ингээд таныг зөвхөн ганцаараа ажиллаад авах биш бусадтай хамтрах одоо гүүрчин болж өгнө гэж гарч ирж байна. Зарим ажлууд бол яг ганцаараа хийдэг ажлууд байгаа шүү. Одоо жишээлбэл бол миний YouTube бол би YouTube-ийнхээ бичлэгнүүдээ ганцаараа хийгээд ганцаараа эдитэлдэг. Туслах админ маань болохоор зэрэг бас туслаад туслахын нүдээр туслаад явдаг. Гэхдээ ерөнхийдөө бол ингээд би ганцаараа ажилладаг байхгүй. Тэнгүүд та хэдийн маань одоо яг энэ 11-р сард одоо барьж авах гээд байгаа энэ амьдралын зорилго нь болохоор зэрэг зөвхөн танаар дуусахгүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд хүмүүстэй ингээд нийлэх тэ хамтрах шаардлага зайлшгүй гарч ирнэ. Яг 11-р сартаа багтаад биш ч гэсэндээ ерөнхийдөө энэ амьдралын зорилго чинь бол таныг өөрөө чинь нийгэмлэхтэй тэ яг тантай ингээд одоо энергийн хувьд таардаг тэр хүмүүстэйгээ уулзаж учрахад чинь бас маш их одоо дэм болох ийм зүйл байх болно гэж гарч ирж байна. Тэгээ та энэ өөрийнхөө ажиллаар дамжуулаад энэ одоо амьдралынхаа зорилгоор дамжуулаад та маш гайхалтай хамтран ажиллагсад болон найз нөхдөйг олж авах болно гэдэг сахиусууд нь бол харуулад байна. За тэгээд bottom deck болохоор зэрэг Hierophant гарч ирсэн. За Hierophant буруу хараад гараад ирэхээр зэрэг юуг илэрхийлдэг вэ гэхлээр нэг юм уламжлалт бус зүйлсийг илэрхийлдэг. Тэгээ уламжлалт бус зүйлсийг илэрхийлдэг. Тэгэхээр та юу ч хийх гэж байгаа байсан гэсэн энэ зүйл нэлээд одоо за би одоо өмнө нь хин хийж байгаагүй гэж худлаа бол ярихгүй. Ягаад гэвэл хин хийж байгаагүй тийм 100% original юм бол маш ховор эдэн штэ. Гэхдээ ер нь бол та хэдийн маань хувьд айгүй тийм одоо хэвшмэл ойлголтуудаас давсан ийм зүйлийг бол хийх гээд байгаа харагдаж байна. Тийм ч учраас бусдыг битгий сонсгоод та хэд маань өөртөө нэг юм шин зам гаргах гээд байгаа учраас нөгөө хүмүүсийн явдаг замаар явж байгаа хүмүүсээс үг сонсохоор зэрэг тэд нар угаасаа юу яриад байгаагаа танд зөвлөж чадахгүй байхгүй яагаад гэвэл та шал өөр зүйл хийх гээд байгаа учраас те. За тэгэхээр энэ зүйл ямар ч байсан айгүй тийм онцгой бөгөөд уламжлалт зүйл биш зүгээр нэг те одоо юу гэдэг юм. Одоо уламжлалт гэдэгт юу орох вэ гэхэлэр зэрэг те магадгүй нөгөө эмч багш гэд ингээд яг нэг юм нийгэмд хэрэгтэй одоо тэднийг би янз бүрээр доош нь хийж байгаа юм бол биш те. Улиг бас гэж хэлж байгаа юм ерөөсөө биш. Гэхдээ ямар ч байсан та хэд маань таны яг одоо хийж байгаа энэ зүйл бол тэдгээр зүйлсүүдээс давж гарсан арай илүү онцгой, unique тийм зүйл байх, өвөрмөц тийм зүйл байх болно. За одоо болохоор хэдүүлээ хамгийн сүүлийн мессеж болох 11-р сарда бүтээ гэж бодож байгаа ажил нь бүтгүү гэдгийг сахиусуудаас асууж өгч байна. За тэгэхээр та яг одоо 11-р сарда юу бүтчихээсэ гэж хүсэж байна тэрийг бодоорой. Яг нэг юмыг сонгож аваад бодоорой. 11-р сарда төлөвлөж байгаа ажил нь аж болно. Хин нэгний талаар юу ч аж болно. Ямар ч байсан тэр зүйл маань бүтэх болов уу яах вэ энэ тэрийг асууж болно гэсэн. За ингээд сахиусуудаас мэдээллийг нь авъя. За итэг гэж гарч ирж байна. Энэ зүйл юу ч байсан гэсэн итгэх хэрэгтэй гэж байна. Энэ зүйл юу ч байсан итгэх хэрэгтэй. Итгэж чадах юм бол болно. Итгэж чадах юм бол болно. Итгэхгүй ингээд яах вэ гэдэг яг одоо бодож байгаа шиг ингээд бодоод тах юм бол удаашруулах ийм хандлага байна
гэсэн үг. Тэгэхээр яг гоё итгээд за энэ зүйлээ би яг одоо бүтээнэ тий энэ зүйл болно гэд яг тэрэндээ 100% итгэх хэрэгтэй. Тэгж чадсан бол төдий чинийгээр хурдан энэ зүйл чинь биелэлээ олох нэ гэж гарч ирлээ манайхаа. За ингээд ерөнхийдөө нэмэлт хэсэг маань 1-р группийнхний маань хувьд дуусаж байна. Та хэддээ 11-р сард нь томоос том амжилтыг хүсье. Юу хүссэн бүхнээ одоо биелэлээ олоосоо гэж өрөөж байна. За тэгээ нэмэлт хэсгийг маань худалдаж авч орж ирж намайг дэмжсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ хэдүүлээ дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Бүгдээрээ баяр таа.